Харийн мангас буюу Кайжу 2025 дэлхийд хамгийн анхны Кайжу үзэгджээ. Хүн төлөвтөн дайралтанд өртгөд тэднийг аврах баатар, нүднээсээ лазер гаргадаг, нисдэг супер хүчтэй хүн биш. Ярта эсгэн настай номо интроверт хүн гэж хэн санах вүлээ? Хүмүүстэй мэрхтал таг гацаж эцэндээ юм дуугарч чаддгүй ганц ч найз хүмүүс гол дүр Тэцүү. Харин манай өөний аав нэрдэгийн шинжлэх ухааны багийн хамгийн л эрдэмтэн. Нэрдэ гэдэг нь хүн төрлөختөн Кайжиг устгахын тулд байгуулсан байгууллага. Аав нь Кайжиг устгахын тулд өөрөө дэлбэрдэг орчин үеийн хамгийн лагийн яаийг суулгасан робот зохион бүтээжээ. Тэгсэн нөгөө робот нь бараг хүн шиг заа. Робот ч гэсэн амьдрах хэрэгтэй, өхмээргүй гэдүүлчихдээ Тэцүү роботыг өрөвдөж Юкио гэж нэрлээд дэлбэрлэхгүйгээр дотроос нь өдөрөж Кайжутай тулдаж яллаа. Бүр эсгэн настай даа шүү. Уг нь Кайжугаас айгаад явж их хэвээр л Кайжу биш. Хүмүүсийн харснаас айгаад идэв сайхангаар. Ийм аврагч гэж нэрлэгдэж үүнээс хойш 10 жил өнгөрчээ. Юкио Тэцүү хоёр бүр зүд болсон. Тэцүү хүмүүстэй ярьж чадахгүй фейлсэн зүйлсээ бүгдийг Юкиод л хэлдэг. Бас энэ хугацаанд эрдэ хөгжиж, сансарт нисэж байгаа бүх Кайжуг тэр чигтэн дэлбэлж алах эцсийн толон хийхэр боллоо. Бүр жуман Кайжу. Эрдэн том хөлгөөрөө Кайжунуудын донд дэлбэрэх лазер гаргах хүртэл Тэцүү хөлгийг хамгаалж иргэн тарны Кайжуг нь устгах нь энэ лазер бэлэн болоход гинтл хөлөг нь унтарчдیں۔ Ямар ч хамгаалтгүй болсон эрдэгийн хөлөг Кайжу тэдүүллээ. Хүн төрлөختөө ингээс сүр хэмгэж юу. Тэцүү Юкио эцэг хүртэл толтно. Энэ үед Тэцүү чад хөхний хийлээдээ одоо ганц л хараг үлдлээ. Гэхэд Юкио чи бүр ганц ч найстай болж чадсангүй шүү. Юу гэж дээ? Чи бол миний хамгийн сайн найз. Гэт манай хоёр амиа золиослж дэлхийг аврахаар боллоо. Тэгтэл Юкио надад нэр өгч намайг амьдралч гисэн баярлаа. Тэгэхэд буцахаараа бусад хүүхдүүд шиг энгийн ас жаргалтай амьдарч олон найзтай болоорой. Гэхэд зүгтах хөлөгээд өгчөж Юкио сайн найзыгаа аврахаар шийджээ. Тэцүү уйлсаар Юкиод би заавал 100 найзтай болно. Гэт Юкио дамлалт өгч дэлхийрөө буцлаа. Тэр 100 найзтай болж чадах болов? Аврах хөлгөн Тэцүүг унтлахын горонд оруулж дэлхийд ирэх гэж 8 жил болжээ. Тэгээс сэрэл хөлгөөсөө гартал баахан хуагтаж авснаа. Чи бидний аврагч, миний найз болооч, надтай бас найзлаач гэд хэлдэг. Тэцүү шууд л ингээл 100 найзтай болчлаа ш Юкио. Би амлалтаа биелүүлж чадлаа гэ баярсан чинь зүгээр төсөлж идэг нас. Тэгээ хөлгөөсөө гартал мөслөг болоо дэлхийд сүрдсэн байваа. Юун 100 найзтай болох амьд хүн ч өөрөө байхгүй юм шүү. Тэцүү гутарч яснаа гинтл Юкиогийн хэлсэн сүүлчийн үгийг санаж уран зэрэг ороод мөсөн л хийгээс амьд хүн хайж найзтай болохоор боллоо. Тэгс ойрхон нэг өвөө суужин Тэцүү ярина гэж сандарсандаа бүдрээд машинд нь хөлөө цогтол өнөө өвөө чинь хагараад унтдیں۔ Тас хөлдсөн өвөөг оршуулж хазар машин нь ажиллаж таарна. Тэгтэл хаанаас ч юм Кайжу гарч ирээд зогтж явсан Тэцүү оныг нөхрөө ончин. Унсан газар нь газраас дээш 3 м орчим зузаан юу ч хөө тас хөлдсөн годамж байлаа. Энэ үед Кайжу гүйцэж ирэхэд Тэцүү зэрэг шулуудан Кайжуг устгахаар тарина. Харин яаж юм кранаар авраг Кайжуг дэлэх вэ? Тэцүү эргэн тарнаа ажиглаж хэрвээ зэсэг байхгүй бол бүтээгдэл болоо. Гэснээ краны толгойг хугалж Кайжуг намзоож яллаа. Ямар ч тач бөөн цуснаж олцсон гараад иртэл 3 амьд хүн байж яваа гэж Тэцүү хараад бөөн баяр. Манай өнийг ийм найзтай болох 777 алхам гэсэн номтой за. Өнөөхтөр найзтай болох ихний алхам бол инээмсэглэх гэсний дагаад хийтэл гэж энэс навхаалдад унтдیں۔ Сэрсэн чинь баахан хүмүүс Кайжуг нөвчөөд магтас хэрэгтэй Тэюутэн тэр бүгдийн зөөж ин. Тэгснэ жаахан хөхтөн дээрээс мөс унж Тэцүү хөхтийг авартал аав нь талархснаа хэлээд өөрийгөө танилцуулж гарварлаа. Энэ ах бол Такимура. Найзтай болох хоёр дахь алхам бол өөрийгөө танилцуулах. Тэцүү бүр энхэн л урилждэг нас. Энэ үед арга том Кайжу дарч тэр нь Тэцүүгийн өмнө толж исэн Кайжунуудаас шал өөр байлаа. Манай өмбөр ямар ч зэвсэггүй нөхцөлд Кайжуг яаж алах вэ гэж бодно. Тэгээд амьд үлдсэн хүмүүсээс асуух гэсэн бүгд айгаа төсчиж Тэцүү хүмүүсийг хурдан цогтоолох арга хайж идэл энэ цагаан өстэй охин баахан утаа гаргаж хүмүүсээ цогтоолгоно. Манай өн санаа намарч Кайжур хартал ягаад ч юм нэг л зүйл биш юм шиг санагдана. Тэгээ шүзэн цавиндаа итгэж бусдаа аврахын тулд эсрэг зүгрөө Кайжуг өргөтөжгүй лээ. Тэгээд хитүүлтгийн даван дээр Юкио хүрээд ирдیں۔ Цаа чин дэлбэрхээс өмнө өөрийнхөө оюун ухааныг зогтох хөлөг рүү шилжүүлсэн билээ. Энэ бол Юкиогийн хоёр дахь төлөвлөгөө. Тэгээд оюун ухаанаас суулгахад жаахан цаг ороод суулгаж дууссан буцаад Тэцүү өдөр ирсэн нь. Гэхдээ зогтох хөлөг болохоор толдож чадахгүй. Жорны ганц илэмтэй. Бусдаар л Кайжутай альддаг лаг робот биш. Тэгсэн ч роботгүй ижижл Кайжуг алсан Тэцүү өдөлсөд бурхнаасаа яасан бэлэг гэдэг шиг л гон чин. Найз намд дээрээс нэг сэлэмтэй Кайжуг ганц авчаал яллаа. Амьд үлдсэн хүмүүс Тэцүү талархаж ноц бааз руугаа дагуулж явна. Энэ цагаан өстийг аав гин. Тэцүүд баярснаа хэлээд өөрийнхөө хамгийн дуртай хам баргацсан компотоо өглөө. Тэцүү амтрахын эдтэл аав бүр араа нишүүлсэн насгараад бараг уйллаа. За ямартайч Тэцүү аав хоёр танилцаж аав энэ 10 жилийн хугацаанд юу болсон гэрч өгнө. 10 жилийн өмнө Тэцүүг сансарлаа ниссний дараа дэлхийд далай дороос хүн хэлбэртэй аврах том цасан бөмбөлөг үүсгэсэн мөсний чадвартай Кайжу гарч ирээд дэлхийг хормын дотор хөлдөөж архижээ.
Хэдийн мөслөгийн дараа амьд үлдсэн хүмүүс байсан ч хөдөлгөөн сансраас кайжинууд унжирээд идсэн. За ихтэй өдөх хүртэл ногдоод амьд үлдсэн хүмүүсээ гам чин өөрөөс адилхан амьд үлдгэсэд хаа нэгтэй байж магадгүй. Энэ ярьж авсаар нууд задтай иржээ. Күтгсэн энд байгаа хүмүүс нь бүгд манай үнийг таньж бүгд л доо нэгтэй тавтай морил гэж харилна. Арийн булчинлаг ах Такимура дэлхийд ирсэн Тэцөөд хамгийн сайхан бэлэг барьлаа. Тэр бол халуун ус. Тэцөө хөлн газар өрөхгүй баярлж Такимура ахтай халуун усанд орж найзтай болох дахин нэг алхмаа хийлээ. Гэхдээ яаж халуун ус байгаад ер нь энэ газар нь ягаад нэг ч цасхөө дулаахан байгаа юм бол Такимура ахын хэлж агаral газар доор нь кайжу байгаа гэж авдیں۔ Гэхдээ аюулгүй гинэ. Ягаад гэвэл энд кайжу удирдах хүн бий. 10 жилийн өмнө их мөслөгөөс амьд үлдсэн хүмүүс хоол хүнсгүй болж эцэстээ кайжуны мах идэхээс аргагүй төрчээ. Тэгтэл зарим хүмүүс нь хордлогон дороод төгсөн. Үүний дараа амьд үлдсэн хүмүүс орогных газар хайж явсаар одоо байгаа энэ сургуулийг олсон. Гэтэл хэдийнэ камелон шиг кайжуд эдлүүлсэн байж таарад цөхрлийн ирмэг дээр ирэх үед өнөө кайжу нэрвэ. За ингээд л бүгд эдүүлээд доосгоно гэсэн манайх. Зүгт гэхэд артнаас кайжу забурж ихнээсээ доос. Хазар хоёр кайжу хоорондоо алалцах гад тэр хооронд хүмүүс нуугдах газар болтол нэг гар бүр үүржсэн хүүхдээ унгаа зогтчдیں۔ Нөгөөх нь аав. Кайжу нэмэх хідэд бин сөлдөж нас орсон хүмүүс нэг ингэжээд төгсөн гэсэн. Аавчаас судалгүй явах нь гэтэл үсэнд баг багаар царч аавыгийн толгойд амьд үлдмээр байна уу? Үхмээргүй байвал намайг хүлээж ав. Би хүмүүсийн мэдрэмжийг мэдэрмээр байна. Гэх кайжугийн хоолой сонсогдчихэ. Тэр бол галын чадвартай нисдэг кайжу. За тэгээд кайжнууд ягаад хүмүүстэй холбогдож хүчээ өгөх болов? Кайжу нь хүмүүсийн мэдрэмжийг мэдэрч хүний оюун ухааныг ашиглахын хариуд хүн төрлөختөн дөөрийн хүчээ ашиглуулна. Ер нь бол кайжу нь тэнэг ирнэ хүчтэй, хүн ухаантай хэрнээ хүчгүй. Тэгээд тийм хоёр зүйл нэгдвэл төгс болно л гэсэн үг юм да. Кайжугийн төл үүдэлтний хүнд нь нас мэдрэгдэнэ. Кайжугийн хүчийг хүн час тодорхой хэмжээгээр ашиглаж чаддیں۔ Гин. Тиймээс аавгийн ачирын газар нь дулаахан байгаа юм билий. За тэгсэн өөр хүмүүсээс амьд байна. Нэг хүмүүсний чадвартай кайжуг чинь холоос тагнж идэл нөгөөх нь хараа надын. Энэ чинь бас кайжу ашигладаг. За ер нь цагаан өстэй левел кайжу өдөртөх хүмүүс. Тэгсэн нүдний шилтэн Тэцөөг буцаж ирснийг мэдсэн. Бас байгаа газар нь хэлтэлэн цэрэг шиг ах. Өө ашгүй. Дэлхийг аврахын тулд галын кайжу хэрэгтэй. Тэцөө ирсэн юм чинь хоёуланг нь авъя гин. Энэ хоёр Тэцөө Такимура ахын гэр бүлтэй танилцсан. Энэ том охин нь Хагане. Тэгээд Такимура ах ажилдаа орж охиноо Тэцөө даалгалаа. Хагане ээжигээ сарын өмнө кайжу талдаад түүнээс хойш нууцаар ээжийнхээ ажлын газарт очиж янз бүрийн туршилт хийн. Амхантаа тийш нь битгий явуулаарай гэсэн чинь Хагане Тэцөө хүмүүсэд танилцуулна гэж хураад үнэ газартаа дагуулад ирдیں۔ Хагане бас эндээ нэг төхөөрөмж хийж байгаа л таа. Энтхийн хүмүүс бүгд кайжу нэмэх идэ тассан. Айгуул Тэцөө идчихвэл өгчөж магадгүй гэд итгэхгүй байхыг сануулна. Шөнө Тэцөө найзтай болох 777 алхмуудаа баг багаар хийж байгаадаа баярлаа. Харин хажууд нь Хагане ээжигээ зүудлээд хар дараас ирчиж Хаганегийн ээжийг эдсэн кайжу нь энэ цэрэг ахын доор идэг понитэлтэй охиныг кайжу гэж таардیں۔ Тэгэл Тэцөө гэрснийг бас хаана байгааг нь мэдсэн мэн. Тэгсэн гарууд чинь бүршир галын кайжу Тэцөө хоёр л хэрэгтэй. Бусдын зүгээр устдаг гээ ирж гин. Энэ цэрэг ахыг Сагами гин. Тэгээ Тэцөө галын кайжу хоёрыг авахар манай хэллээ зөвлөлээ. Хаганы нэг төхөөрөмж хийгээдсэн да. Тэгээд Тэцөөгийн тусламжтай нөгөөхөө тасчихжээ. Ингээ шөнө олмогц ээжийнхээ өшиг авахар өнөх кайжу таньур толлаа. Төхөөрөмж нь хавар бүүц бас их боо. Гэхдээ энэ бун кайжуг алахад хангалтгүй. Хаганы угаасаа кайжуг алах гэж биш. Дахиж хэнийг ч идэх боломжгүй олгохгүй байсан мөлий. Энэ өшиг аваад өгсөн ч хамаагүй гэж боттол Тэцөө Юкио хоёр ирж аварлаа. Тэгээ бэжтэл Юкио хай зүгээс нэг зүйл мэдэрч эргээд тартал. 19 жилийн өмнө Сагами эрдэд ажилтдаг чадварлаг цэрэг байжээ. Кайжуг алж чадсан хамгийн анхны хүн бол Сагами. Бүгд л түүнийг аврагчиж дуудана. Сагами тэр бүрт урам авч улам их хичээнэ. Гэтэл хаанаас ч гарч ирсэн 9 настай хүүхэд. Хүн төрлөختний аврагч боллоо гэж мэдээгээр цацагдана. Үүнээс хойш бүх төсөөл Юкио Тэцөө хоёрт л төвлөрчээ. Сагамигийн аврагч болно гэсэн битэх хүмүүрөдөл замхарваа гэж. Үүнээс хойш Сагами Тэцөөг зүрхнийхээ гүнээс үзээд Тэцөөг ялах хүсэлтэд маш хурдтай албан тушаалагсаар эрдэгийн цэргийн удирдагч болжээ. Тэгээд өөрийнхөө аврагч болохтаа л хүслээ хангаар хавьяастай хөвгтөд цуглуулж яг аврагч болдгийн даван дээр мөслөг болчихвоо. Бүрэн заяагаа. Тэгсэн Сагами болон түүний хүүхдүүд энэ хүн хүчээр байдлыг даван тоолж бүр кайжу өдөрдөж яг энэ үед Тэцөө ирж таараад Тэцөөг алж өмнөөс нь аврагч болохоор шийдчих. Яж яхад нь хүүхдүүдийнхээ тархийг угаацсан. Бүгд Тэцөөг алан тал нь олцсон л явж гин. За одоо үе түрүүн Юкиог дэлбэлсэн буган кайжугийн чадвар. Тэгсэн гарууд бүр баярлаад инээлдэж хөөрөөд яг баярлж ахт нь Юкио гарч ирээд буган еврийн нам хугалж аялаа. Энэ үед Тэцөө кайжун дээр хүмүүс байгааг олж харна. Амхандаа хүмүүсийг нанахгүйгээр кайжуг нь амжилт телепорттож алга болоод эргэн тойронд нь гараад ирдیں۔ Таван эсрэг нэг Юкио Тэцөө хоёр ялах болов. Нэрэн Тэцөө чинь яаж аргач болсныг гайх чинь үү? Цаа чинь амар гүйлгээ авах сайтай. Рефлекс нь бас мангар урдан. Дайснаа амархан уншдаг. Юу ихийн тооцоолж ер нь яг л толтгын төлөөл төрсөн гэдэг шиг тийм л лаг болохоор аврагчилж чадсан.
За тэгтэл Сагамигийн төлөвлөгөөгөө өөрчлөөд ганцаараа Тэцүү хотоо үзэхээр болж үлдсэн дөрөв нь галын кайжуг авахар явлаа. Энэ бол Сагамигийн кайжу Геркулес. Бусдаасаа хамгийн өвчтэй нь Тэцүүгийн тулааны урдыг амархан гүйцэж Юкиог нисгээд ажиллаа. Уг нь хурдан ялаад нууц бацдах хүмүүсээ хамгаалъя гэж утсан ч хурдан досох шинжаалга. Тэгээд толжих хоорондоо Юкиогоос "Юкио, ямар нэг зүйл хийгээрэй" гэсэн чинь нууц зэсэг, туслах сандал гэж ас. Тэцүү хизээ нэг өдөр найзтай болоод найзуудаа робот дотроо суулгах байх та гэж удаад нууцаар илтсэн байжээ. За амиртайч хагааныг суулгаад манай хоёр санаа амар үзэж Геркулесийн зүүн гарын шархтуулж орхилоо. Тэгсэн Сагами мэдчихсэн юм шиг болтож амтсангүй гэдээ. Толон нондар хагааны Тэцүүд айлынхан бүгд төлөвлөгөөтэй тавтлаад байна. Яг шөнийн 3 цагт аав кайжу мах болохоор өвчтөг. Галын кайжу аавыг дуулгаснаас сэрэхгүй гэж хэллээ. Тэцүү энэ маягаараа угаасаа баазар очиж амжихгүйгаа ойлгож Сагамитэй ярилцахаар боллоо. Хинтэй ч яр зөрхөлдөггүй байсан Тэцүү анх удаа зэрэг гаргаж Сагамигаас ягаад ийм зүйл хийгээд байгаа гэхэд Сагами дэлхийг аврахын тулд мөсөн кайжуг ялахын тулд галын кайжу хэрэгтэй гэхэд манай хүн баярлаад тэгвэл хамтарч болохгүй мүү гэсэн чинь "Чамтай юу? Миний аврагч болох замд саад басан бацсан байж би чамайг үзэн яддаг. Үхээч" гэд хэлчихвэ. Манай үхээч гэж сонсоод бүр шок. Арайг сэтгэлээнээс анхны хүн нь манай үний зүрхэнд гүн цохил төглөө. Үүнээс хойш Тэцүү Юкиор ялагдаж Юкио бүр талталгаагаа алтчин. Тэцүү ялахгүйг ойлгож ядаж хүмүүсээ аврыг гэд бүх хурдаараа нистэл. Геркулес бүрийг хажууд нь зэрэг нисэж ирдیں۔ Яг нисхийг мэдчихсэн юм шиг. Тэцүү бүр шантарсан готраад ижидэл Юкио удирдлагыг өөртөө авч Геркулесийг нам мөргөө зогцлаа. Тэцүү бүр сэтгэлээр унцсан. Өөрийгөө ярьж чадна гэж итгэсэндээ харамсаад ижидэл хагааны гарнаас нь ирж "Яг өгөх л гэж бодлоо. Үнэхээр амар байлаа" гэж уйлна. Энэ үед Тэцүү өдийг хүртэл хийж ирсэн бүхэн нь хийдэмий хоосон зүйл байгаагүй ойлгож нэг ч чулуу хүний амийг аварсандаа ирсэн. Тэгсэн ямар ч техник технологи байхгүй энэ мөсөн ертөнцид Тэцүүд "Битэр кайжу хэл хэдийн ирсэн" гэсэн мессеж ирвэ. Энэ хоёр айлын дөрөв сургуулийн эдийг алах гээд аль хэдийн иржээ. Буган кайжутай шууд эврээрээ боттол. Кайжуг эсрэг хамгаалт гараад ирдیں۔ Энэ нэмээ нэртэйгийн хүмбаш таарсан. Хизээ нэг өдөр дайралт нөрч магад гэд эртнээс энерги хурааж төхөөрөм цэрлүүлж бэлдсэн байжээ. Тэгээд бас хагааныг ээж нь хэрвээ ямар нэг байдлаар хагааныг алга бол хайна гэж дорон бүтээжлээ. Тиймээс Такимура ах өхнийхөө ээжийнхээ өшиг авахар явлаа гэсэн захааг нь хараад өнөө дороонороо хайж явахдаа хідэн кайжу ярьж байхыг нь олж хараад мэдсэн байдаг. Тэгээд Тэцүү хагааны хоёртой холбогдож таагуур шууд нууц оромж үзэгт сургууль дээр ирээд хэрэггүй гэд мессеж илгээсэн хүн Такимура ах болж таарна. Ахын хэлснийг сонсоод Тэцүү "Тэ нас кайжу гарч ирэх юм уу? Хэр их байгаа" гэж нас. Бүр ямар ч нөхцөл толдно л гэдэн. Тэгсэн ах "Юу яриад байгаа? Та нар тэнд нуугдна. Айсан бидтэй. Бүр уйлаад нүд чинь хавцсан байж" гэсэн чинь Юкио "Энэ ч айсны хөшөлтэй. Амьдралдаа анх удаа үхээч" гэж хэлүүлээд гарсан нулимс гэж ас. Ямар ч тач манай гурав нууц оромж руу явлаа. За мэдээд сургуульд үлдсэд мань да хамгаалаад байх биш. Өөдөөс нь бас бодно. Данч богон кайжи еврей бүр олон хэсэг болоход өөдөөс нь дараад хамгаалчихна. Гэтэл бодлого энергийн тусч хамгаалт нь алга болоод сарсан багийнхаа бүх хоёр дээр нь үзэж могон кайжун доогоор галын кайжиг авахар боллоо. Энэ үед айлын хоёр кайжу бас ирж гин. Тэгсэн энэ Геркулес нь хараал хүнд гэмтэл аваад хэсэг амархаар боллоо. Сагами бүр бөөр Эцэгт нөгөө талд хоол алах гэж явсан гуравч нь машинаа хавцалт унгаад гацаачиж. Ямартайч Такимура ахаас дахин авсан болохоор аав сургуулаар хамаг хурдаараагүй лээ. Энэ галын кайжитай холбогдох хүрээнд ирж кайжигаа сэрээсэн чинь даагаарн шаргасан могон кайжи нүнс болтлоо шатваа. За ингээд гурван эсрэг галын кайжи үзэхэр боллоо. Буган ивэр шууд бууч дээрээс нь сарсан багийнхаа өшгөлн. Тэгсэн газар доронсон галын кайжи цасан дагавар явсаар эхлээд яс мэлхийн кайжурын дээртэл өнөөх нь уур гаргаж яг дээрээс нь хүчтэй даралт өглөө. Галын кайжи галаар ихцдээш цоолж шарсан яст мэлхий бэлэн боллоо. Тэгээ гэмдэлж гарч ирээд богон кайжиг бас шарсан мах алхана. Ингээд сарсан багаахаа нэгийн эсрэг нэг үлдэж. Яцчихны кайжи нь хүчээ хэд дахин эсгэж чаддаг. Тэгтэл галын кайжи бүх галаа нэг газар төвлөрүүлж удаад юу ч хөө шарсан шивөө алгаж хаялаа. Данч аав энэ чадвараа хэрэглээд биеийн төлдөжээ. Яг энэ үед үлдсэн хоёр нь телепортод гараад ирдیں۔ Гай газар доороос ихчээр. Тэгээд Сагами галын кайжу аав хоёрыг хүн амар зодно. Уг нь сургуульд үлдсэн үед нь хамгаалах гэж үзээд яг идэлтийн даваан дээр сайжирсан хувилбарын Юкио гарч ирлээ. Хэсэг хормын өмнө Тэцүү оноо зарамжинд иртэл тэнд нь эрдэмтдийн ашигладаг байсан авраг 3D принтер бас Юкиогийн дараагийн загваруудын сэгний цуглуулга байваа. Дан чангалтай цахилгаан байхгүй болохоор 3D принтер нь ажиллахгүй. Тэгсэн нэг гар "Хөөе, та нар дугуйнч цахилгаан нөхөөч ээ. Би л ганцаараа жигээд ах юм" гэж орлоно. За тэгэл ойлгомжтой. Тэцүү хүмүүсээс тусламж гож бүгд зэрэг дугуйж иж цахилгаан үсгээд Юкиог засчээ. Хөөхийн гаруун дугуй унж онд жоохон амрах гээд ирсэн чинь буцаа зээлгчдэг нас. Ямар ч тач ингээд Сагами л үлдэж Тэцүү энэ хоёр амарсан тулаан хэллээ. Геркулес Юкиог нам цохиж Юкио шин хийсэн сүхэ шидэд баруун гараараа буудсан боловч ямар ч дайралт хийсэн Сагами бултаад байна. Гэтэл өнөөх шидсэн сүхэ буцааж хороогаа дайр тархийн тас татаж архилаа. Тэгээд Юкио бид бүх толаанд ялж байгаагүйч хизээч хоёр дахь удаадаа ялагдаж байгаагүй. Гэхэд хүчрэг Геркулес эсрэг ан ман тулдаж байгаад Сагамигийн уур нь хөрч нууц чадвараа гаргаж морин би намтай болоод өглөө.
Тэцэо мөрөхөөр нисэн боловч Сагами Юкиогийн толгойн хүрхээргүй хэмжээнд зэрэг нисээд энэ үед Тэцэо Сагамиг өөрийнх нь дараагийн хөдөлгөөнийг мэдж байгааг ойлгодог. Энэ чигээрээ явал ялагдах нь бат. Сагамигийн жинхэнэ нос чадвар нь ирээдүйг тооцоолох. Дараадаа ямар үйлдэл хийхээс хамаарч боломжит ирээдүйн нь харагддаг. Тэгээд дайснаа бат ялах замыг сонгож дараа нь ямар хөдөлгөөн хийхийг мэддэг байх нэ. Гэхдээ энэ чи чадварч сул тал гэж бий. Боломжит ирээдүйг тооцоолох нь ердөө хэдхэн секундын дараах. 10 секундээс илүү харуул биед нь нөлөөлж удаан харуул эцэсүүлд нь өөрөө ч хүж болно. Гэхдээ 10 секунд гэдэг бол хэн нэгний хөнөөхт хангалттай хугацаа. Данч Тэцэогийн өөдөөс нь 10 секунд нь багтгаа наачлаа шүү. Тэгээд Сагами арга буюу бүх хичээл шахаж 74 секунд ирээдүйг харсны эцэст Тэцэог ялгацсан болчээ. Хугацаа багаар явсаар Сагами Тэцэогийн бүх үйлдэлийг тооцоолж яг сүүлчийн цачлалтаа хийх тэр мөчөд Сагамиг дрон ирээ мөрөгчдийн Сагами бүр мөргөөлн за. Энэ дроны дайралт Тэцэод хамгийн том сэжүүр болж игдэг. Учир нь Сагами зөвхөн амьд хүний ирээдүйг тооцоолж чадна. Тэцэо энийг ойлгож сүүлчийн хоронд удирдлагаас гараа авлаа. Яг л энэ хугацаанд Юкио Тэцэог ойлгож Сагамиг нам мөргөхөн дэрээ. Тэгээд дахиад нисэж очтол Сагами ирээдүйг тооцоолж чадахгүй. За арайч дахиад мөргөхгүй байлгүй дээ гэсэн мэ. Ингээд Тэцэо дахин удирдлагыг авч Сагамигийн кайжуг хитэн хэсэг завчиж аялаа. Кайжу нөхсөн учраас тэр бүх өвдөлтийг нэгэн зэрэг мэдрээд Сагами бүр мэдрэл мотой хүн шиг л болчиж. Тэцэо Юкиогоос гарч ирээд Сагамитэй ярилцах гэж үзнэ. Яагаад гэвэл найзтай болох 777 алхамд хин нэгэнтэй хэрэлдүүл ярилцаж учраа олцчоод хэрүүлээ дуусгах хэрэгтэй гэж итсэн байжээ. Тэгээд Сагамигаас болон төв утсан бас хүмүүсээс овчлолтгүй гэхэд Сагами өвхийнхээ өмнө флашбек хардаг шиг өнгөрснөө дурсан. Түүний аав нь ажилласаа өдөөд уцсандаа донтож ээж нь хитрхи бардам болохоор өөрийгөө л хайрлана. Сагами халуураад бөөлсөндөө хотголж яхад түүнийг харж хандах ганц ч хүн байсангүй гэж. Ямар ч үнцэнтэй зүйлгүй хэн нэгэнд хайрлагдаж өсөөгүй хүү том болж цэрэг болоод хэн нэгнийг хамгаалж аврагч гэж хэлүүлэхдээ анх удаа хайрлагдж байгаа мэдрэмж авчээ. Тиймээс тэр мэдрэмжийг дахиж мэдрэхийн тулд энэ бүхнийг хийсэн болж таарна. Бас кайжутай хийдэг сүүлчийн данд хөлийнхэн энергийг вирустулж эртээ юу ч болгосон хүн чинь энэ Сагами үл яах вэ? Энэ Надараа гэдэг эрдэмтэн Сагамитай хамтарч вирус сулгасан билий. Надараа анх Сагамиг шантарсан байж хатна. Мөрөөдлөө биелүүлээч би чамд туслая гэж гарч ирээд тэгээд түүнээс хойч хурцтай цал агсан нь Ахмад удирдлагчтай сүрдүүлж эсвэл ослоор нас орсон мэт харагдуулж бүгдийн цааш нь харуулад өөрөө удирдагч болсон байжээ. Тэгээд төлөвлөгөө нь бүтгийн даваан дээр мөстлөг болоноос. Энэ бүх үннийг Тэцэо мэдээд бүр шок. Уурн хурц Сагамигийг цогтгийн даваан дээр нөгөөх нь би зүгээр л аврагч болохыг хүссэн гэдэг. Үүний сонсоод хичнээн цохимоор эсэн ч төвчж аврагч болохгүй биш. Найзтай болохгүй, тандаа байлдана. Баян бэлтгэлгийн дэлхийд даяар тулддаг болохоор өдөршин болж байгааг ч мэдэхгүй. Гэдэгт доржин жогж ин. Тэгээд үргэлжлүүлж тийм их хүсэж байвал аваа чи аврагч бол гэж ас амар. Энийг сонсоод Сагами шок. Цаа чин аврагч идэг цолонлолт орлоод аврагч болох үнэн утгыг ойлгоогүй явжээ. Тэгсэн нөгөө понителтэн Сагамиг аварна гэдэгт Сагами манай эдэг хамгаалж тэднийг биш намайг ал би та нарын тархийг угаасан зөвхөн өөрийнхөө зорилгын төлөө та нарыг ашигласан гин понителтүүлж та бол бидний аврагч юу ч хийж чадахгүй балчир эднийг аварч хоолж хамгаалж дулаан байлгаж яг л ааш минь байсан гэдэг. Мөстлөг болоод Сагами хамаг төлөлгөө нураад шокрсон байж хата хүүхдүүдээ санаад аврахаар очиж цастай хүүтэ хүн хэцүү нөхцөл хинэн дутхааргүй хайрлаж хоолгүй болж өлсгийн эрхэнд кайжу мах иджээ. Тал хүүхэд нь хорлохонд орж өгсөн ч үлдсэн 6 хүүхдүүдтэйгээ амьд үлж кайжу удирдагчд болсон. Тэгээд хүүхдүүд нь Сагами тархиа угаалгасандаа ч үнэхээр л түүнийг хариулсан байдаг юм. За тэгтэл өгцөн байх хэвээр Геркулесээ морин би манай эд рүү дайраад эхэлтийн. Энийн 6 хүүхдийн нэг удирдах чинь. Үгүй тэгсэн энэ яг үнэндээ хүүхэд нь биш. Нөгөө Сагамитай хамтардаг Надараа гэд хүүхэд нь байд юм да. Энд чинь бүр яг үнэндээ мөсөн кайжу за. Охин нь айл үжээ мөсөн кайжуг тагнажих үедээ л халуулсан билээ. Уг нь зогцсон боловч хормын дотор мөсөн кайжу охиныг хөнөөж би нь холборлцсон. Бүр болоогүй. Мөсөн кайжу анхнаасаа л Надараа гэдэг хүүхний дүр дороод эрдээд нууцаар нэвтэрч Сагамигийн тархийг нугааж 2025 оны анхны кайжугийн дайралтыг эхлүүлсэн гэлүүд. Анхнаасаа дэлхийг эзлэх зорилготой удахгүй төлөвлөгөөнд дуусна гэд яг Сагамиг алхаж гин тэгсэн Тэцэо би амьд байна гэд өшгөлж мөсөн кайжу Геркулесийн биетэй нийлээд тулдаж хэллээ. Тэгээд улаан лазераар тасралтгүй бодтол Сагами ард нь гарч ирээд нам бодож орхино. Гэхдээ кайжугаас бооны суманд өгөхгүй л дээ Сагамиг лазераараа дундуур нь тас татаж араас нь Тэцэо ирж завцсан боловч энэ би нэрдэл хувилбар. Юутад Сагами бурууга хүлээж өгөхөөс өмнө хүүхдүүдэд Тэцэо даалглаа. Тэгээд бүх зүйл жин там болоод Тэцэо хагааны хоёр аваатай олзно. Кайжу өдөртчид кайжу нэмэх идэл хурдан идэгдэг инэ. Тэгээд сарсан богоохай, бугны, могоо яст мэлхийн шарсан мах идэн. Тэгсэн Тэцэо дараачийн удаад заавал хамгаалнаа гэж л дээ. Аав шокроод би чинь кайжу өдөртөгчтэй. Намайг бас хамгаалах юм уу? Аха. Зөөз хамаагүй мүү гэж бас. За нөгөө айлын хүүхдүүдийг жижигхэн амбар тарихаар алчиж тэгээд хоол өгсөн чинь кайжугаар нь хоол хийгээд өгсөн за. Понителтэн бүр хинэгчгүй үедээ сууж иваа. Оройн бүгд найрлж. Тэцэо өнөөх найзтай болох 777 алхмын найзтайгаа архиух гэсэн дахин нэг алхмаа биелүүллээ.
Ямар ч тач нууц бааз нь мөсөн хажууд орхицсан болохоор өөр газар руу нүүхээр болсноор энэ хүрээд Snowballers аниме эхний улирланд дусж байна. Энэ мөсөн хайживыг дэлхийг эзэлж яах гээд байгаа юм бол бас манай дэлхийг аврахын тулд энийг алхаар сур сонголтгүй болж таарж байгаа. Бас ээж яхад нь манай 100 найзтай олох зорилготой. За ямар ч тач дараагийн бүлгэн гартал төвчээртэй хүлээж агаарэ. Тэгээд бас манаас 200 мянган саб хүрэхэд иймхэн зайлцсан байна. Арай сабаа тарахгүй үзээд байгаа юм биш үү? Тэгвэл сабаа дараад манай бэлэгнүүдийн нэг болоорой. Харин сав дарсан манай бэлэгнүүд лайка дараад хонхоо дараад илүү гоо сонирхолтой бэлэгнүүдийг цаг алдалгүй үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр олцъя. Бай.